Намсран банзрагчийн зохиол Сүүлчийн буун дуу. Наймдугаар хэсэг. Хөвчөд цас эрт орсон тул бараг ногооноороо байсан модны навчис тэр чигээрээ цасанд дарагдж өдөр өнгөрөх бүр мөчрөөсөө салан унаж дунд цагаан цасан дээр ногоо навчис дарж их л содон харагдана. Анхны цас унаад л шууд өвөлтөө залгажээ. Цэрэнбат жинстийн оройд хоноод өглөө нь буу зэвсэгтэй цагдаа нарт буудуулан зүхтааж өнгөрсөн өвөл өвөлдсөн зэлвэт хөвчөд ирсэн билээ. Тэнд арваад хоноод шөндүүлэн явж Уляста хотын хавцаа нууж хадгалсан алт мөнгө эд бараагаан уулж цуулан авчээ. Бас 2 удаа хотоос холхноор тойрч хэд хэдэн доншуур намайг тонож гурил будаа, цай тамхи, арх дарс, ойр зур хэрэглэх бүхий л юм авчирсан юм. Тэнд нэг өвөл байтугай хэдэн жил амьдран суухад хүрэлцэх хоолны хольц, чанах цай, татах тамхи базаажээ. Бас хүнээр дамжуулан Улястан Орос худалдаачнаас хурдан буу зөндөө олон сум худалдаж авсан юм. Саарл морин худалдаж өөр сайн морь олж авахыг бодовч олигтой морь дайралтсангүй. Хоошоо дүүрэгч мангийн хошоо ордгийн билүү гэж бодож байтал гинт их цас орсон тул тэр цасан дундуур явж амьшигэн хайртай хурдан харийнхаа хүчийг барахыг хүссэнгүй. Оросоос худалдаж авсан буугараа буудад сурах гэж өдөр бүрэл анд явж заримдаа мод чулууч буудаж уг буугаа гартаа оруулж шагаасан газраа л ондог болжээ. Ойрдоо дээрэм тонуулч хийсэнгүй. Хэрэглэх бүх юмаа нэгэнд базааж авсны дээр ойр ойрхон дээрэм хийгээд л мөшгөж мөрцөн зэрэг цагдаатай тулгарч хаюул улам ихссэн тул нэг хэсэгтээ алгуурлах нь зөв гэж бодсон юм. Намрын дунд сарын 15-нд дамчаатай уулзаж цаашид яаж амьдрах тухайга зөвлөн ярилцсан билээ. Тэгээд өвлийн дунд сарын 15-нд уулзахдаа дамчаа нь ямар нэгэн аргаар бүжин ламыг дагуулж ирэхийг бодно гэсэн юм. Хэрв дагуулж ирж чадахгүй юм ач гэсэн шийттэй юм сонсоод ирнэ гэж хэлэлцэж тогтсон ажээ. Тийм учраас өвлийн дунд сарын 15 болтол ийш тийшээ явалгүй бөглөө хөвчтөө санаа амар амьдрахаар шийджээ. Түүний модон урдсанд хүний хэрэгцээтэй бүх юм бий. Мань хүн дуртай цагтаа зүсэн зөлийн архиуж хийж чаддаг хоолоо хийж идэнэ. Ганц гэмэн гомби гоцон толгой болохоор л уйдж шаналхын зовлон дунна. Уйдна гэд яхав утсан чинээ улаан амиа бодхоос өөр замгүй. Сэтгэл нь догтлон хөдөлж үймрэн ганцаардаа дэрхээрээ өдөржин ойгоор тэнэж цаг нөхцөө. Үгүй бол өдрийн турш унтана. 2 морин өвсний соргыг идэж усны тунгалгийг уух тул арьсан язартал таргалжээ. Мордихон уяас ойлгоёгч тааруулж холын замд хоромхон зуур хөрөхөд бэлдэн аваа. Хавраас эхлэн хятадын доншуур суурин 8 пүүсийг олон удаа дээрэмдэж хурааж цуглуулсан нь нэн үлэмж бөгөөд түүнийг ач тус болсон сайн санаад ядуу зүдүү хүмүүст тараан өгч өөртөө авч явахд хялбар үн цэнтэй алт мөн шүр сувд зэргийг л хадгалж байжээ. Манер хоошо дүүргэгч вангийн хошуунаас эхлэн урагшаа ламын гэгэний хүрээ хүртэл орон нутгаар тарж байрлсан. Голдуул дайшин хүүгийн пүүсний салбаруудыг тонсон бөгөөд бас хөх хот бархвал, өрөмч, цонжоор ирж яваа даашин хүүгийн пүүсний аянжинг дээрэмдэж байсан нь зөвхөн л тэр пүүсний данжаадад өс сансны учир тэр билээ. Түүнээс биш Улястан бусад пүүсний салбаруудад төдийл халдаагүй юм. Иймээс Улястан бусад пүүснийхэн түүнийг ээлтэй дээрэмчин гэж хэлцэж байсан удаа бий. Гэлээж гисэн Цэрэнбат хятад хүнд үнэхээр итгэхэн байж тэднийг дайсан мэт үзэх нэгэн хатуу бодол нэвт шингэсэн юм. Тэр заримдаа сүүлийн хэдэн жилийн дотор ширүүн давлгаатай далаа шиг хямран догдолсон амьдралаа тунгаан бодож яагаад ийм болов гэдгийн учрыг олох гэж тархи толгоогоо өвдтөл бодож байсан ч удаа бий. Цэрэнбат өдрийн турш ойгоор тэнэж баахан алжаагаад нар шингэсэн хойно урдсандаа ирж хоол хийж идээд унтжээ. Сайхан унтаж байтал ой ганхан шуу гэж ямар нэгэн хүчрхэг араатан хүрхрэн архирах шиг болохоор цочин сэрж нүдэнэстэ чигээрээ бууга шүүрэн аваад өндийлөө. Ой нэжигнэн шуу гэж овоохон завсар зайлгаагаар хүүтэн салхи сийгэж байлаа. Хөвчөд цасан шуурга тавьж байгааг мэдэж бууга байсан газар нь тавьж шуурганы эсгэрэн дүнгэнхийг сонсож хэвтлээ. Цасан шуурга улин шүүгх нь энт сүртэй бөгөөд аимшигтай. Хөвчөд цасан шуурга ямар янзтай болдгийг Цэрэнбат ноднин өвөл мэдсэн.
өнгөрсөн өвөл 2 удаа сүрхий шуурсан билээ. Хүчтэй салхинд модны мөчр тас нясгийн хугарч бүдүүн лүглгэр мод орвонгоороо сугран унчихвэ гэмээр найхан ганхаж дуу шуугаан нэн их болно. Намхан мод бут цөөг цасанд үзэгдэхгүй болтлон дарагдана. Цасан шуурга тавих нь оргодол босвол хүнд их ашигтай байдаг ажээ. Яагаад гэвэл иймхүү итэн шуургатай үед хинч наашаа зөрглөхгүй дээр ойд тэнсэн мөрийг нь баллан арилгадаг юм. Энэ бол Цэрэнбатын сэжиг байлээ. Түүнээс биш хангай мохрын энэ эзгүй ойд хинч хавтдаггүй юм. Газар орныг нь мэдгцэн анчид намар тийшээ гөрөөлөхөр ирдэг боловч тэр бүр хамаагүй явдаггүй. Агнес сурсан газраараа эргэлдэж байгаад бууцна. Цэрэнбатыг энд бөгж байна гэдгийг мэдлээч гэсэн балар ой дундуур зүрхлэн мөлхөж ирэх тийм бүдүүн зүрхтэй хүн байхгүй бөгөөд зөвхөн хөвчөөс бууж ил цагаан газар гарч ирэхийг отон хүлээж байж мэдэх юм. Гэлээч мань хүн үргэлж хартаа байж унтахтаа буугаад цэнэглээд гар хүрэх газраан тавьж хотгой дэрэн дагуураа хийж маш сонор соргог унтдаг байлаа. 2 жил шахам ой хөвч уул хадаар тэнэж амиа хойхолсон болохоор маш сонор болсон бөгөөд хичнээн бүх унтаж байлаач гэсэн гадаа сарвчинд байгаа морин шилгээх модны навч сэржигнэн хөдлөхийгч андахгүй болжээ. Цасан шуурга ер намтах шинжгүй эсгэрийн шуугсаар л байлаа. Энэ эсгэрэн дүнгнэн дунд ямар нэгэн гаж буруу чимээ огтуг үед Цэрэнбатын сэтгэл амарч сэгсүргэн дээлээ толгой дээгүүрээ нөмрөн унтах гэж оролдов. Гэвч нэгэнт сэргсэн нойр нь хүрх шинжгүй болж нойр нь ч хансан мэт. Одоо 20 отхон хоноод дамчаатайгаа уулзсан. Ямар санинтай ирдэг бол бүжин лам минь хамт ирэх болов. Хөөрхий минь ямар янзтай болсон бол 2 жил шахам сайхан царайг нь харсангүй. Одоо нас биенийг үйцэж улмал сайхан болоо бизээ. Түүнтэйгээ хамтран айх аюулгүй жаргалтай сайхан амьдрах юмсан. Бэт 2 хүүхэд чигэлэг юм байж та. Аав ээжийнхэн үлмэд сөгдөж өршөөл сойрхлыг олоод Улаастай хотынхны гайхуулсан олон хоногийн сайхан хурим найрхийн. Хурмынхаа дараа ижил зүсмийн морь унаж дуутын хүрээний цам майдар яруугийн хүрээний бум бэрхийг очиж үзнэ. Богдын хүрээ орж богдод мөргөн. Гарсан ч орсон ч дандаа л хамт явж байна гэж ярьдагсан. Тэр минь намайг анд явбал хамт явна гэдэл хүүхэд шиг хөөртгсөн. Хоёулаа сайхан гэр барьж тал дүүрэн малтай болж гүү барьж айраг эсгээд л ах дүү танил талынхаа хүмүүсийг өрн залж авчираад зуны 3 сарда дандаа найр хийж инээж шуугна гэдэл зөндөө юм ярьдагсан. Одоо бодоход энэ маань зөвхөн хүүхдийн гинэн хөсөл мөрөөдөл байжээ. Амьдрал гэдэг санаан зоргоор болдоггүй айхтар зөрүүд мугуйд амтэн шиг ч юм уу. Учир начир нь олдож тайлагдашгүй битүү гохцоо зангилаа юм шивдэ. Энэ хорвоо гэдэг эрээн бараан дэгэн догон сайн муу холилдсон мөртөө муу санаатай хүн нь дэндүү олон ч юм. Хятад хүн бүхэн л даашин хүүгийн данжаад түүний бичээч наймаач нар шиг овжин залтай муу санаатай инээж байгаад хүнийг алдаг бол мөн хэцүүе. Монгол газар шорон түмэн хятад байна. Тэр хятад газраан бол олон живаа дүнчүр юм гинлээ. Тэгээд л ботход хорвоод сайн хүн ховорч байж мэдэх юм. Манай монгол шиг цайлган цагаан санаатай хүнд тусрахуу номхон хөлцөнгөө улсч цөөн байдаг байлгүй. Тийм болоод л муу сан хятадуудын идэж болж байхгүй юу? Эрт өрд Чингис хаан гэж энэ хорвоогийн талыг захирсан хүн байсан гэж аав минь ярьдагсан. Чингисийн үед манай Монгол их хүчрэхэг, эрлэхэг байсан юм гэдэг. Тэр үед энэ муу сан хятадууд ямар янзтай байсан бол лавл ийм амхтай одорч байгаагүйдэг. Хар хятадуудыг Монгол нутгаас хөөн зайлуулчихад Монгол газар, Монгол хүн эрх дураараа амьдрах цаг байдаг болов уу? Сайхан цаг ирнэ гэдэл хөгсчүүл ярьдаг юмсан. Тэр сайхан цаг нь бошоохон ирээсэ. Тэгвэл бүжин бит 2 жаргалтай сайхан амьдрах болно. Хэрв
Бүжингэн аваад холын холд явлаа гэхэд тэнд ямар янзтай байдаг бол. Мөн л манай энтх шиг хят дууд үүрлэж байдаг бол бид хоёрыг амар заяа үзүүлэхгүй. Даашин хүүгийн пүүснийхэн тэдэнтэй холбоо сүлбэтэй барьж аваад өшөө авах гин. Би ч үнэндээ эднээс өшөөгөө сайн авсан шүү гэж Цэрэнбат бодож байхдаа цасан шуурганы эсэргэн улхыг мартсан шиг гагцхүү бодолтой умбан байжээ. Гурван марал гудайхад хүйтний ирж улам чангарав. Богдын голын мөсөн дээгүр бараа мортой нэг хүн алсын чимээн чагнан гарч ирсэн нь өвлийн дунд сарын 15-нд болцоод газраа ирж буй Цэрэнбат ажээ. Тэр 3 хоногийн өмнө хөвчөөс бууж айжуухан явсаар шөнийн харанхуйг далимдуулан болцоод газраа өдөө дөхөж байлаа. Мөсөн дээгүр чимээгүйхэн гарч голын дохойны хэсэг бургасан дотор орж чимээ чагнаснаа мориносон буу. Хөлдөж цартсан их дэлхий чив чимээгүй гүн нойрт автжээ. Хаяа голын мэс тасхийн хагарч хөлдөө бургасны мөчөр сэржигнэн дуугарх нь нэн тодхов. Хүйтэн гэж туйлгүй. Ам хамар мөсөн шилбүрээр ороолгох мэт хайрвч сайхэр зузааныхээ дээл дээр элбэн хөрм өмссөн болохоор ер даарсангүй. Бас 2 жил хүйтэн төхөрч халуунд халж хээр гадаа тэнсэн тул энэ зэргийн хүйтнийг тоохгүй болсон юм. Хилэн харн үүргэлж байгаа бололтой огт хөдөлгөөнгүй зогсох бөгөөд хаяа хөлөө сольбон амгаагаа шажигнуулна. Цэрэнбат хар мортойгоо явсан цагт юунаас ч үлээн. Энэ хурдан сайхан хөлг нь бууны сумдаж гүйцэгдэшгүй хэдэн өртөө давхсан чигээр амьсгаадаж сүлддэггүй үнэхээр гайхамшигт хөлөг билээ. Цэрэнбат босон суун холгосоор үүр цайлгав. Өөрийн саарлгийг сарны гэрэлтэй сүлэлдэн ойрын бараа харагдаж эхлэхэд юмыг яаж мэдхэв гэж санаад мориндоо мордож бургасан дундуур нааш цааш явж сэжигтэй юмны уул мөрийг хайжээ. Тэнд шинхэн засан дээгүүр туулай чоны мөрөөс өөр юу ч үзэгдэнэ. Тэгэхэр нь санаа амарч гүн жалганд орж морио турчхаад эрг нөмөрдөн сууж тамхи татлаа. Тамхиан татчихад өврөөсөө сундаг урт дурангаан гаргаж хавийн орон газрыг дурандж эхлэв. Юуны өмнө Улиастай хотын зүг дурандахад хотынхан босож байгаа бололтой өтгөн хар утаа энд тэндгүй олгоодж хашаа байшин нь сэрэлцэн. Хотын наагур хүн амтны бараа алга. Өмнөх довцох хайрхны мод чулуу бүрийг удаан тогтоож харав. Мод чулуу бүхэн нь алган дээр юм шиг илхэн бөгөөд тэнд хөдлөх амьд амтан алгажээ. Хоошоо хэрэмтийн ам Чингистэй гол өдөж дурандав. 4 зүг 8 зохисод хичнээн дурандаад өөрийг нь отож бүгсэн юм уу нааш зүглэж яваа хүн хар үзэгцэнгүйд санаа амарч дахин тамхи нэрлээ. Өвлийн элчин харьсан гялтгар цагаан наран хэдий мандаж цасан ширхэг нарны гэрэлд төмөн өнгөөр гялалцсан гялтганаж нүд гялбуулна. Цэрэнбат цаг өнгөрөөхийг эрмэлзэж дахиад л баахан дурандлаа. Бэ 3 сар шахам энэ хот руу зүгэлсэнгүй. Дээрэм тонуулж хийгээгүй болохоор хүмүүс айж төвших нь багасж санаа амраа биз. Бас намайг мөрдөж мөшөх өч болоо байлгүй гэж бодлоо. Хотын наад талын хэсэгхэн уужим талбайд хаяа морьтойхон явж үзэгдэнэ. Нэг харвал харивгүй багууд болж байхаар сэтгэл нь хөөрөн дамчаа минь одоо л наашаа гарч байгаа бах. Бүжинтэй ирэх болов уу? Хаатал ирээсэ гэж хүсэмжлэн хотын зүг дурандаад л байлаа. Тэндээс нэг ч хүн нааш зүгсэнгүй. Нар харж хот руу дурандаж заримдаа тамхиан байгуулж байтал нар тэнгэр голдож жин үд боллоо. Хотоос нааш юу ч харагдсангүй. Дурандаад л байлаа. Үд хивээлээ. Цэрэнбат уртаар санаа алдаж түүнд минь ямар нэгэн саад учрлаа та. Түүнээс биш өдийд заавал ирэх учиртай гэж сэтгэл төгшин бодоод мориндоо мордлоо. Бургасан төглөө нэг бүтэн тойроод эргэж ирээд бас л дурандав. Нар харвал их хөд хэдийн өнгөрчээ. Ирэхгүй шивдэ. Юу болов? Одоо яах вэ? Хүлээгээд байх уу? Хот руу хөдөлөх үү гэж бодоод мориндоо дахин мордож бухимдлаа мориндоо гаргах гэсэн шиг тас хийтэл ороолоход омголон харна угс хийв. Бургасан төглөөс гартал товцох хайрхны зүүн сугаар бараа морьтой хүн гараад ирэхээр мориныхаа амыг эргүүлэн шивүү бургасан дотор ороод мориноосооч буусангүй дурандлаа.
Түүний сундаг урт дуран цараа сайтай алсын эмийг алган дээр мэт ойртуулан татах тул морьтой хүн дурангийн цараанд багтаж ядан орж ирлээ. Дамчаа байсанд нь их л баярлан өдөөс нь тосох гиснэ. Энэ маань мөр буруулж явааг ботход нэг учиртай гэд сэжиглэн нуугдсхийн харлаа. Дамчаа морой ташуурдан цагуулсаар бургас руу ороод ирлээ. Цэрэнбат нуугдсан газраас ангарч мориноосоо буув. Дамчаа түүнийг хармагц мөн мориноосоо яаран бууж "Амархан сайн байна уу?" гэж золголоо. Тэр хоёр дахь өвлөө энд уулзаж золгож байгаа билээ. Хоёулаа бургасны ёроолд гутлаараа цас зайлуулан арилгаад зэрэгцэн сууж тамхилав. "За чи чинь мөр буруулаад юу болов?" гэвэл Дамчаа үнгэн лоовцныхаа цанг сэгсрэн унгаад "Өвгөн чинь баахан сандруул явж байна. Хотоос наашаа гартал 2 цагдаа дагаад байхаар нь зүгээ буруулан их зургашаа ганцын даваа чиглээд явлаа. Давааны оройд гараад харвал нөгөө хоёр чинь хойноос ирж явна. Тэгэхэр нь уулын хяр бариад зүгтаачихлаа. Тэр хоёр намайг үдсэнгүй хол хоцорсон" гэв. "Одоо болтол намайг мөрдөж мошгсон хэвээрүү" гэж Цэрэнбат залхсан янзтай асуувал өвлийн хүйтэнд заавал дулаан газар бараадаж хотод ирэх байх гэж боддог шиг байна. Бас тэгээд чамайг заавал олох шинэ хэрэг мандаад гэж Дамчаа цааш ярих гэтэл Цэрэнбат үгийг нь таслан "Юу болов?" гэд өндөлцөв. "Санин чим их л байна даахөө. Банзурга бурхан болсон" гэж Дамчаа хэлбэл Цэрэнбат учиргүй цаочиж "Хэзээ тэрв? Яагаад?" гэлээ. Дамчаа санаа алдснаа "Хөөх юм сар гаруй болж байна. Намрын дунд сард бид хоёрыг уулзснаас хойш даан удалгүй даашин хүүгийн пөөсний Данжаадын дүү ахыхаан амийг нэхэж сайдын яманд очисон юм байх. Тэр ахыхаан амнаас гадна чиний дээрэмцэн зүйлийн үнэгээд тоо хэмжээгүй өрнөксөн гин. Яамныхан айж сандран тал тийш цэрэг цагта зөндөө мордуулаадаж чиний сургийг гаргаагүй юм байх. Тэгээд чамайг таних бүхэл хүнийг дуудаж чамайг заавал олж иргэж баахан сандрахлаа. Ууха тэгээд намайг ч дуудсан. Бүжин ламыг аав ээжтэй ч дуудсан гин. Бэд чамайг хаанаас олж өгөх билээ дээ. Та нарыг зүгээр өнгөрөөсөн үү? Юу бацаах вэ? Жаал асууж байгаад л өнгөрсөн. Тэгж байтал нэг өдөр Банзурга манад ирдэг юм байна. Данжаадын дүү ахыхаан өшөөг авчиж чадаагүйдэн хорсож бүжин ламыг хүчээр эхнэр болгон авна гэсэн юм байх. Цэрэнбатын уур хилэн дүрсгэж босон харээж Дамчаагийн гараас хэд дугтчин "Тэгээд аваад явчихсан уу?" гэж хашгирлаа. Дамчаа түүний гарыг тавиулаад "Гүй чи байц л да. Миний үгийг гүйц цонс" гэвэл Цэрэнбат уур хилэнгээ барьж ятан байлаа. Дамчаа хоолоогоо залснаа. "Банзарга ийм буцар муухай юм сонсоод надтай уулзаж чамд заавал хэл хүрэг. Тэрхүүл миний охиныг аварч чадах байх. Би муу охиноо зовоож гүйцлээ. Энэ муу сайн хятадууд чинь ёстой хүн биш юм. Ах トゥ хоёр нэг эхнэртэй байх гэж юу? Хэлтгий хэлдэ энэ харин хүмүүс чинь адгуус наас ч дор юм" гэдэл баахан өглөн уйлж байхад явсан. Данжаадын дүү сайдын яамнаас чиний хүн алсан болон эд хөрөнгө дээрэмцэн бүх хүнд гэмт хэргийн оронд бүжин ламыг эхнэр болгон авч өгвөл чамтай ял хэлэлцэхгүй гэж гин. Хөөхий Банзургыг сайдын яам дуудан аваачиж охиноо тэр Данжаадын дүүд өгөөд 2 жил шахам олныг чирэгдүүлэн зовоосон дээрэм тонуулын хэрэгээс мултрий гэж шаардсан юм гин. Банзурга үүнээс болж сэтгэл хямран ухаан алдаж ундаг өвчтэй болсон юм. Энэ тухай чамд хэл хүргэх арга байсангүй. Банзурга намайг уулзъя гэж хэлүүлсэнд би яаран очвол үхлүүд хэвтэж байлаа. За дүү минь миний хийсэн нүглийг бурхан гисгэж байх шиг байна. Би ч өнгөрлөө. Хөөх юм уу охиныг минь хар хятадын боол болгохгүй байхыг чи мэд. Цэрэнбат хаан яваа бол түүнд л хэл хүргэх юмсан гэж хэлсэн. Би болзоод өдрөө хүртэл аргалахыг бодлоо. Тэгтэл Банзургач өөд болчихлоо. Хүрээнээс баахан хятад цэрэг иржээ. Данжаадын дүү тэр хятад цэргийн хүчээр бүжин ламыг авах гэж сандрахлаа. Түүнийг энэ хотод байлгах аргагүй боллоо. Тэгтэл ашгүй нутгийн танил хэдэн хүн хүрээ орж богдод мөргөх гэж байгаатай тааралдаж тэдэнтэй хамт явуулчихлаа гэхэд
Хэцээ явсан гэж Цэрэнбат яаран асуув. Хориод хонооч байна. Уг улс нь манай нутгийн төлөв томоотой хүмүүс. Тэд ямар ч гэсэн хүрээнд эсэн мэд хүргэнэ. Бүжин ламыг танах Дэлгэр Батыг ирж сурсаар уулзуулж өгнө гэсэн. Чамайг л хойноос нь хурдан очоорой гэж Бүжин лам хэлсэн. Хөөх юмэнтэй. Энэ өвлийн хүйтэнд яаж зовж зүдэрч яваавал. Сэтгэл зовоод яах вэ? Хар хятадын ихнэр болгоогүйгээс хойш боллоо шүү дээ. Ястаа тиймтэй. Хүрээндэж бас цаг төр самуурч байгаа юм байх. Зөндөө олон хятад цэрэг ирж Монгол улсын төрийг мөхөөсөн дуулдна. Цэрэнбат сууж байж чадсангүй мөн л босон харайж. Муусан хятадууд бүр оодорх нь. Тэдэнд дөрлүүлсэн сарлаг шиг явах гэж юу? Үгүй чи хаачих нь гэж Дамчаа сэтгэл зовнон асуугаад мөн бослоо. Одоохон улаастан бүх хятадыг хүйс тэмтрэн гэж Цэрэнбат шүд 100 хэлээд мориндоо мортох гэв. Дамчаа түүнийг аргадах санаатай мөрөн дээр нь гараан тавьж яаж болох вэ? Тэр олон хүний өөдөөс чи ганцаараа юу шалах юм бэ? Бүжин ламыг оргож чамтай нийлсэн гээд өнөө данжаад сайдын яаманд бас хов хүргэж сүүлийн хэд хоног чамайг ирж хайх нь их болж байна. Тэгээд намайг хүртэл хардан сэрдэж мөшгөн мөрдөж байхгүй юу? Чи зүгээр л эртхэн шиг бүжин ламын хойноос хүрээ орохыг бод гэлээ. Цэрэнбат хэсэг бодол болж байснаа. Нээрээ би энд юугаач хийх вүлээ дээ. Төргхэн шиг газар дөхөхийг бодъё. За Дамчаа минь. Баян улааны агуйг чи мэдэн шүү дээ. Тэнд баахан юм болж орхисон. Чи түүнийг аваарай. Өөрөө хэрэглэхгүй юм а гэхэд ядарч зүдэрсэн хүмүүст өгөөрэй. Борхон өмнөх хэлсэнд нэлээд юм би юмсан. Чи түүнийгч олохгүй бизээ. За яах вэ? Хожимын нэгэн өдөр хэрэг болж ч юу магад гэлээ. Чиний дээрэм хийж байгаа чимээ одоо болтол нам тагвал байх юм. Бас л алж хязаар явна уу гэж Дамчаа айсан байртай асуув. Цэрэнбат муухан инэв хэлж алах ядах нь чи юу байх вэ? Өшөөгөө л авч байгаа юм гэлээ. Өшөөгөө авч гүйцээ бицтэй. Чи ер нь олон хүний амьд хүрсэн үү? Чамайг чинь дайралтсан хятад хүн бүхнийг цааш нь харуулдаг л гэлцэх юм байна шүү дээ. Олон ч юу байх вэ? Дамын үг дамжихтаа гэдэг. Зарим нь өсгөж яриад л тэр бизээ. Одоо нэгэнт бүжин ламын хойноос явах юм бол зууртаа хүн алж нүгэл хийгээд юу хийн? Хойд насаа бодмоор юм. Би энтертэй тэргүй нүгэлд хар гөрөгч. Олон чамтан алж нүгэл хийчээ. Их сайхан нутгийн хаан хамаг сортой анги сүйтгэж харь газрын хар илэгтэй хүний олз болгож байсан минь л хамгийн их нүгэл юм. Түүнээс биш муу сайн хятадуудыг хаанастаа Цэрэнбат минь. Тэд чинь урсах цустай, халуун амьтай, ухаан бодолтой хүн шүү дээ. Цэрэнбат ч юм хэлсэнгүй алсын уулын орой ширтэж байснаа мориндоо мордлоо. Дамчаач бас мориндоо мордож. За, сайн яваарай. Явах замыг чинь бурхан харж хамгаалах болтугай. Ерөөлөөр болтугай. Хожимын нэгэн өдөр бит хоёрыг бурхан уулзуулна мэдээ гэж Цэрэнбат хэлээд моринд авирв. Дамчаа түүнтэй зэрэгцэн ирснэ. Чи ингээд л шууд хүрээ чиглэх үү? Энэ өвлийн хөөтэнд зам зууртаа зүдрэх байх та. Надаас хэрэглэх юм байна уу? Гэлээ. Санаа зовлтгүй. За анд минь буцтаа гэж Цэрэнбат хэлээд хар багийнхаа танил сайн нөхрийнхөө хөрлөгөр үнгэлсэн царайг ширтэн үл мэдхэн санаа алдахдаа хожимын нэг өдөр түүнийг сайн нөхрийн ёсоор яавч харахгүй гэдгээ хэрхэн мэдэх вүлээ. Дамчаач мөн санаа алдаж чамаагаа сайхан явахыг өрөөж дандаа бурхандаа мөргөж байна. Нүгэл баг шиг хийж буйны аривын цагаан замаар явдаг юм шүү. Бүжин ламтайгаа түргэн уулзаж жаргалтай сайхан амьдраарай гэж захилаа. Тэр хоёр бие биедээ хоргодож салж ядан байснаа хоёр тийшээ дуугүйхэн явцгаалаа. Нилээд холдоод хоёулаа зэрэг иргэн харснаа хэн аль нь морион оруулгаж хөвлгөрөх цасан манарган давхицгаасан билээ. Цэрэнбат хөвчөд байгаа овоохоо ирж хоолунд идэж ууж зам зур хэрэглэх зүйлээ төхөөрч өнжөөд алсын замд хөдлөв. Саарл мориндоо том булгаар дайлан дүүрэн алт мөнгө бууны сум боодол дүнс хийж ачаад явжээ. Тэр богдын хүрээ гэдгийг сургаар мэдэх бөгөөд осолдохгүй зүүн зүгт байдаг гэж санав.
Явх замдаа бүжин ламыг гүйцэж магадгүй гэж бодно. Мөргөлчөд тэмээн хөсгөр болохоор нутгийн хушууны дээс алхаагүй байхад гүйцэж болох байсан ч жухам хаагур явсныг мэдэхгүй байлаа. Цэрэнбат зүүн урагшаа ламын гэгээний шавьяас хэтэрч байсангүй. Улаастай daa хүрээний өртөө зам дагаж явна гэхээс бас өөрийг нь отсон юм уу? Мөрдөж дагсан хүнтэй учирч болно гэж сэжиглээд буйдахын газраар явхаар шийджээ. Ингэхдээ дөн өвөл бас цас их учир цасны нэмгнийг бараадаж говийн чигээр явна гэж бодож байлаа. Тийм учраас хангаан олон уул нурууг дамжин давхыг ботсонгүй. Хөвчөөс гарч нам газар бараадан явж товцог хайрхны зүүнтэйгээр урагшаа давж явхдаа улаастад ойрхон болохоор хаширлаж зам зур айлтж боосонгүй. Алсын бараа харж явсаар дуутын хүрээний зүүнтэйгээр шургын голд орж ирэв. Хүрээ орж аяг халуун цай уумаар санагдавч олны хөлийн газар очихыг хүссэнгүй. Холхноор тойрч өгслөө. Голын хөвөөний бургас харган дотор 3-4 авзаргаадуу байв. Адуун дундуур явж аживал нэг сайхан хээрмөр захтуухан ичилж байна. Тэрмөр өвс зулгаах зур толгой өндийн харснаа чихэн сортолцсон үргэж хамран дуугарав. Биеийн хэлбэр галбирч хурдан шинжтэй хөл хөнгөнтэй ёстол эрх хүний унаа баймаар морь санагдав. Ийм морьтой болгосон. Хүрээ гэдэг хоол юмгийн миний энэ саарлж замын дунд хаягдна биз. Хар морио хайрлахгүй бол хожмоо явгарна гэж бодсхийн цааш саахалт хэр явбал хадан цохооны өвөрт хэдэн гэр харагдлаа. Хот айлд дөхөж явтал сагсгар өстэй том хар нохоо шууган ирж морин дээрээс татаж унгаах дөхөн боргоо. Нохоон дуунаас гэр бүрээс хүн гарч ирцгээв. Цэрэнбат омогтой нохоо дээрэгдэн ташуураараа ширвэн явсаар баруун талын томхон гэрийн гадаа ирэхэд хүмүүс нохоо ганч харсангүй. Харсан туулаа айдал бүлтэлсэн харцгааж тэрвхэндээ бөөгнөрөв. Бодвол тэд огт танихгүй өтгөн хар сахалтай уурсан хүнээс ихэд айж байгаа шинжтэй. Цэрэнбат боргоож буй нохоо айсан хүмүүсийг ээлжлэн харснаа. Нохоо хороо гэвэл нэг бүсгүй нохоо хөөлөө. Цэрэнбат мориноос бууж тушчаад хачирхан харж байгаа хүмүүсийн зүг алхахад тэд огт хөдлөлгүй гөлрөн ширтэж байлаа. Амархан сайн байна уу гэж мэндэлэхэд хүмүүс дуугаралгүй бие биенээ харцгаав. Нэг өвгөн урагш ялэмгүй хөдөлснөө. Мэнтэй та амархан сайн морилж явна уу гэж мэдлээд мэгсхийв. Цэрэнбат хүмүүс буунаас айж байна гэдгийг сайн мэдэж бууга мөрнөөсөө мултлах гэтэл тэд дуу алдан бут үсэрлээ. Ах дүү нар минь бэ ер энэ л нэг анчин гэж Цэрэнбат яаран хэлээд бууга шалавхан авч гэр дээр тавихад өнөө өвгөн айж сандарч байсан ч гэсэн хүндэтгэл илэрхийлж эсгийн үүдээс өглөө. Цэрэнбат гэрт төрүүлж орвол өвгөн бас бос хүмүүс хойноос нь орж ирцгээв. Цэрэнбат тулганы баруун талаар явж баруун хоймрон суугаад төрөөнөөсөө урт цагаан сорволтой ганц гаргаж ногоон дүнс нэрж асаагаад зүүн хойн суусан өвгөнтэй тамхилав. Тарган сайхан өвлжиж байна уу? Мал сүрэг бүрэн мэд бизээ гэвэл өвгөн гаансыг нь тосон авч сорсноо нударгаараа арчаад буцааж өгөхдөө тарган сайхан өвлжиж байна. Хэтнуудыг хаана байлаа хаа хүрхээр зорж явна гэд том манан хойрог дайлангаасаа гарган толгойг нь султгаад сарвайлаа. Цэрэнбат хөөргийг нь авч толгойг нь суглан үнэрлээд буцааж өгөхдөө уг нутаг сэцэн сартуулын хошуу ламын гэгээний шав орж арилжаа 8 хийх гэж явна гэв. Хүмүүсийн айж сэрвэтх нь багвуулж үүдэн доорн зогсож байсан хүмүүс тулганы баруун зүүн талаар сууцгаав. Гэрийн эзэгтэй тоогоо тавьж цайвуулээ. Улаастаа дайрвуу түүгээр сонин сайхан юу байна гэж дорн суусан лагс бихтэй хар хүн асуув. Өчигдөр дайрсан. Сонин юу тавьдаа цаг төр тайвна уу гэж өнөө хар хүн дахиад шалгаахад Цэрэнбат яасан үгэнд дуртай хүн бэ? Арай намайг сэжиглэж байгаа юм биш үс гэж бодсон ч гэсэн цаг төр ерийн л төвшин шивдэ гэв. Хаа тийм үү? Бэдчэн энэвхэндэн гэхэд гадны хүний бараа хараад л айж төгшиж байх боллоо. Улаастайд олон хятад цэрэг ирсэн чигээх шиг өртөө улааны алб ширүүсэж буу зэвсэгтэй холхиод байна чигээх шиг янз янзын юм дуулдах боллоо гэж лагсэр өгүүлбэл Цэрэнбатын санаа амарч. Тийм юм дуулсан шүү. Би улаастайд нэг их удаагүй болохоор сайн мэдсэнгүй. Хятад цэрэг ирсэн сургаар
Манай хүрээний пүүсний данжаад шушмаанаар омогтой болж бидний тавьсан өр ширийг түргэн өгөхгүй бол цэргийн хүчээр гаргуулна гэдэл сандаргаж байгаа дуулдсан гэж гэрийн эзэн өвгөн хэлв. Цэрэнбат тэр муусан хужаа нарыг дахин нэг баллах юмсан гэж бодсноо дүүвэлэх санаатай. Танай хүрээнд хятадын пүүс олно уу гэвэл дөөрөв тав бэ. Орчнын энд байдаг даашин хүүгийн пүүсний суурин 8-аг нэг сүрхий дээрэнд сүдэснээс хойш тэд чинь бүр хон шиг байсан юм л да. Одооноос л овоо сэхэж байгаа юм байх гэж өвгөн хэлснэ. Цэрэнбатууд сүрхий ажиглав. Цэрэнбатын царай ялгүй хувьсхийх шиг болсныг ажигч өвгөн андсангүй. Цаг төрч үмэж байгаа юм байхаа. Манай хүрээний хамбал амынд богдын хүрээнээс бүх айлж ирсэн юм гин. Богдын хүрээг гамын чанд руу гэж хятад цэрэг эзлэн авч богд хааныг маань хар гэрд хорьсон юм байх. Монгол улс дахиад л хар хятадын боол болох гинэ. Хүрээнд ч хөл үмэн болж байгаа дуулдна. Хөдөө гадаа шигэсэн хятад цэрэг олон зөөнөр явж адуу мал эд хөрөнгө булааж байгаа гин. Тэгээд л бид буу үүрсэн хүн ирэхээр айж балмагдж байхгүй юу гэж өвгөн хойчлов. Цэрэнбатын царай баргар болж шанааны судсан гүрэлдсэн муу сан ээлжгүүдийг тэгж одруулж болохгүй. Хаа дайралтсан газар нь намнах хэрэгтэй гिचгэв. Гэрийн эзэн өвгөн Цэрэнбатууд айх гайх хосолсон нүдээр харж гар мухар бид чинь яах вүлээ дээ гэв. Монгол улс эзэн Чингисийн үеэс хүчрэхэг явсан юм гинлээ. Одоо сүр сүлдэн арилжхаагүй бол хятадуудтай нэгийгэн үзэж нэхий дээлээ уралцах хэрэгтэй юм гэж Цэрэнбат хэлээд тамхиа дахин баагуулахад гэрт байсан хүмүүс том хөхтэй сүртэй ирээс бас л имэж юм ярьсангүй дуугүй боллоо. Цай болж эцэгтэй сүйтэй цай домбон дуудлаад Цэрэнбатад том модон аяганд хийж барив. Цэрэнбат халуун цай амтрхан уулаа. Тэр 2 өдөр 2 шөнө унаанаас буусангүй. Халуун юмч амсаагүй явсан тул сүйтэй цай авахад биеийн тавирч хөлсөн чих рүү. Би анчин хүн чигээсэн. Улс оронд минь ард түмэнд минь муу санаж ирсэн харин хүнийг дайралтах юм бол бодиг нь хөтөлөхөөс буцахгүй гэж Цэрэнбат цай авах зур хэлбэл бархан ганчиг сум минь хүн алах нүгэлгэм гэж нэг эмгэн уулгаалдав. Нүгэлгээсээр байж өөрсдөө алуулбал тоогүй юм болон шүү дээ гэж Цэрэнбат инээн хэлснэ. Настай хүнээр тоглосон болох вэ гэж бодоод царайгаан төв болгож танаа үгээр чи цас их байх шив. Би хол явах хүн. Унаа мал маань энэ их цаснд эцэж цуцаж магадгүй боллоо. Ах дүү нар минь надад нэг сайн морь худалдах арга байна уу гэвэл өвгөн лагсэр өд харлаа. Цэрэнбат доороо суугаа хүн рүү харснаа ах минь надад тус болж үз. Би үнийг нь гомдоохгүй гэвэл лагсэр баахан дуугүй сууснаа. Хоолын хүнд тус болох нь зүй. Манай хэдэн адууж хүчээр таарах нь да. Гэсэн чи та үзэж байгаад болно биз гэснэ. Үүдэн зогсож буй залуу руу харж миний дөө адуугаан ойртуулаад ир гэвэл хархуу угсахын гарчээ. Та ламын гэгэний шавь руу 8 хийхээр яваа гэсэн ямар 8-тай явна та гэж лагсэр асуухад Цэрэнбат инэв хийлэн ханц юмгүй шивдэ. Жаал мөнгө байна. Ламын гэгэний шавь нэг хүнээс хэдэн тэмээний авцаатай юм л да гэв. Тэд дахиад арилжаа 8-ны тухай ярилцсангүй. Танайхан хятадын пүүсэнд хэр зэргийн өртөв гэж Цэрэнбат асуувал өвгөн шилэн шөргөөж манайхны ховд жигаагүй. Бид голдуу баруун зүүн гараараа сольдог юм. Түүнээс биш зээл хувь хийх юм бол тэд хүү үржүүлээд сүйдэх юм. Хэдэн малын буйнаар сайхан амьдарч байсан юмсан. Энд тэнд хулгай дайрам гараад хэцүүхэн л байна гэснэ. Цэрэнбатыг яах вэ гэсэн янзтай битүүхэн ажив. Үүгээр дайрам тонол элбгүү гэж Цэрэнбат асуувал өвгөн өөдөөс нь сонжих мэт харж ил булаадаг хятад цэргээс эхлээд бэлчээрд байгаа адуу малыг хөөгөөд явчихдаг улс байж мэднэ. Улаас тайм Батгүнээс оргосон нэг сүр хир байдаг гин.
Түүнийг ярьж сураад л үгээр хүртэл цэрэг цагдаа давхилдаад байсан. Тэр хүнлэг сайхан эрийн байхаа. Гэгэн цагаан өдөр даашин хүүгийн бөөсөнд давхин орж данжаадыг нь нухчхаад хамаг мөнгийг нь хуу хамаад явчихсан гин. Их зам тосож байгаад аян чин жинчин айлгаж ачаа барааг нь булаадгийн байх. Улаастай хавийн дон шуур 8, суур 8, салбар пүүсэг бүгдийг нь тонсон гэдэл шуугих юм. Тэр чи ганцаараа юм биш байх. Хань сүлбэн манай үүгээр явж адуу мал хөөсөн л дуулдан гэхээр Цэрэнбатын бие арзас хийж тэр сүрхий дээрэмчин чинь Монгол ах дүүгийнхээ малыг хөөж туудгүй гэсэн хотол байх нэ гэчв. Хань сүлбэд нь ч юм уу түүний нэрийг барьсан зарим зайлтай амьтад ол зайшиг хайж үүгээр түүгээр явж байж мэдэх юм. Түүнээс биш тэр сүрхий дээрэмчин чинь Монгол хүнээс сэтрхээ тавин сэмхий хадагч авдаггүй гин. Тийм ч андгай тангарахтай юм гинлээ гэж Лагсар ярианд оролцлоо. Бээч бас тэгж дуулсан байна. Харин түүний нэрийг барьж Монгол ах дүүгийнхээ мал хөрөнгөнд гар сар байсан муусан 100 амьтдын саврыг нь тас цохих юмсан гэж Цэрэнбатыг хэлэхэд хүмүүс гайхан харав. Гадаа морин төвөргөн пижигнэж хай хүй гэхэн дуулдав. Лагсар босоод адуу ирлээ гэв. Гэрдэх хүмүүс цувран гарлаа. Адуунд явсан хархуу бургасанд байсан хэдэн азар гадууг хөөгөөд ирсэн байлаа. Лагсар Цэрэнбатыг дагуулan адуун дээрээ ирэхэд айлынх нь сонирхсан янзтай дагаж ирлээ. Цэрэнбат адуун дундуур явж байхдаа дөрвөн харсан хээрмөр захтуухан зогсож байхыг харж хэдэн талаас нь сонжин хараад энэ хээрмөр ол надад өгчих гэвэл Лагсарын царай хачин болж та ч морь таньдаг хүн юм аа. Үүнийг хөдөлдохгүй. Манай адууны ганц хорон шүү дээ. Хавар үүн шиг хурдмар байхгүй. Бэ үүн тухаангүй хайртай гэлээ. Цэрэнбатын нэвхийлэн ах минь үүнийг л өгчих гэж дахин шалав. Лагсар таахалцсан ийш тийшэн алхаж байснаа. Мэний энэ морч эр хүний унаа да. За яах вэ? Эр хүндээ хайртай байдгийн. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж үгвэ. Миний доо хурдан хэрэг уургалаад орх гэв. Адуучин хархуу уурга тулан мордоход хээрмөр мэдсэн бололтой захлан байснаа цааш шогшов. Уурагч хархуу алсуур тоорч эргүүлэх гэхэд хээрмөр ухсахын цойлов. Хархууч хойноос нэлдлээ. Бас нэг хүн мордож хээрмөрийг амдан давхив. Тэр хоёр хээрмөрийг элцсээр арайхийн эргүүлж адуун дунд оруулж уурагч хархуу цочмог ухсхийж бөн адуун дунд зүсэн ороод хурдан хээрийн толгойд хувь шургуулв. Хээрмөр чарлан зогчив. Уурагч хархуу эмээлэхэн араар сууж гидийхэд уурагч моринж дөрвөн туурайгаа газар зоосон мэт дороо иргэцэн хөдөлсөнгүй. Хэдэн болиа ирэх хамжин байж хээрмөрийг ногтлов. Таны хээрч үнэхээр сайхан морь юм аа. За яаж өгөв? Би юу гэхэвдэ таал авах гэснээр өөрөө мэд. Цэрэнбат Лагсарыг дагуулan гэрийн гадаа ирээд хөтөлгөө морныхоо ачаанаас нэг том богц авч амыг нь тайлж гараа оруулан тэмтэрч байснаа 50 лангийн юмбу бас 4 халтар той гаргаж морины эзэнд өглөө. Тэр хүн тонгос хийж авах гэснээ энэ ч арай хэтэрч байна. Миний морь хэдий хурдан сайн ч гэсэн ийм их үн хөрөхгүй гэлээ. Надад тус болвол үн хайрлахгүй гэсэн шүү дээ. Би худалдаж авч байгаа ч юм биш болог. Эр хүн нөхөртөө унаа залгуулж би баярлсандаа танд бэлэг өгч байна гэж тогтъё гэж Цэрэнбат хэлээд мөнгөө түүний гар дээр тавиад богцоо ганцгалснаа хээрмөр саарлынхаа хүзүүнээс холбов. За ах дүү нар минь сайн сууж байгаарай гэж Цэрэнбат хэлээд мориндоо мордлоо. Хот айлынхан түүнийг замдаа сайн явахыг ерөн хоцров. Цэрэнбат хот айлаас нэлээд холдоход хойноос нь харж байсан өвгөн залбирснаа. Энэ ч нөө их замын дээрэмчин хөрхир байна шүү гэвэл Лагсар гайхан харж биш байлгүй та таньдаг юм уу гэв. Ярианы өнгөнч тэр өмсөж зүүснэнч тэр яг мөн. Чи хар морийг нь хараа вэцтэй. Тийм сайхан морь би энэ насанд даач үзээгүй. Сум шиг хурдан хармартай сахал үүсэн их ургасан 25 орчим насны
Хөдөр байрын хүн гэдэл хэдөө манай үүгээр явсан цагдаа ярьж байсан биз дээ гэж өвгөн хэлв. Лагсер харган бударган дундуур алслан холдож байгаа танихгүй хүний хойноос нэг барьж байгаа мөнгө рүүгээ нэг харснаа. Тэр дээрэмчин чинь зэрлэг амтэн шиг үс ахалдаан баригдсан гэж цагдаа ярьж байгаагүй билүү? Гэвэл өвгөн инээмсэглэж сахал өвсөө янзалж болно мэт дээ гэв. Одоо тэгвэл яана шөнө буцаж ирээд хоолоо огтолчих юм биш байгаа гэж Лагсер сандран өгөөлвөл өвгөн муухай харж энтэй муу хүн биш. Монгол бидэндээ ээлтэй харин хүнд халтай сайн эр байх гэв. Хот айлынхан ноднингоос хойш Улиастай хавийг айлхан сандаргаж байсан их замын дээрэмчинтэй уулзсан боловч тогтоо сайхан танилцаж чадаагүйдээ зарим нь баахан урамгүй байхад морой худалдсан хар хүн зэгсэн айн дөгшин байлаа. Хүлэг сайн эрийг урхан өршөөх болтугай гэж өвгөн хэлээд дөнгөнтөл маань уншлаа. Лагсер гартаа чанга барьж байгаа имбүүгээ хяламхын харснаа. Би ч арай совдаг зан гаргалаа та. Гэхэд өвгөн доо хийсэн янзтай инээмсэглэн би болж зүгээ арай л өх байсан. Чиний хээрч мундаг үн хөрсөнтэй. Чи хээр шигээ 2 морь авах мөнгөтэй боллоо гэчгээд гэр өдөө явжээ. Лагсер Цэрэнбатыг далд орон ортол хойноос нь харж байгаад бараа тасархаар гэр өдөө сэтгэл төгшүүлэн аажимхан алхав. 8 дугаар хэсэг төгсөв.